За сайн байна уу та манай хэдийг даах вэ булангийн маань энэ удаагийн дугаараар 1994 оноос хойш тасралтгүй бодибилдинг фитнесээр хичээлж байгаа жинхэнэ хуучин сургууль буюу Old School Амраах маань орж байна. Баярлалаа. За Амраахын маань өндөр жин хэд вэ? Метр тал жин 90 хавцаад байгаа бах та. За та бол одоо урд өмнө бол одоо энэ бодибилдинг фитнесээр хичээлж байхдаа тэмцээн уралдаанд орж ирсэн үү? 2001 онд нэг орж ирсэн. Тэрнээс гэж харав те. Тэрнээс хойш яагаад ороогүй? Зүгээр тэгээд нэг л орж боломжгүй л тэгээд ороо гэсэн. За ойлоо гүйлтээс эхлэх үү? За тэгээд. За эндээс эхлэх үү? Тэгнь. За 3, 2, 1, go! За Амраах 1994 оноос хойш хичээлж эхэлсэн гэсэн. За 94 онд одоо ямар заалд ажиллаж исэн бэ? Тухайд бол тухайд чинь нэг 3-4 хүн заал байсан шүү дээ. Фитнес клуб гэвэл хайхар байсан, хар өрс байсан, нэг нь юу байлаа? Мустанг байлаа юу байлаа? Ямар 3-4 хүн юм байсан. Тэгээ би хар өрс клубд анх 94 онд тэр нэг суусын уртаа талд нэг эмнэлгийн нэг давхарт нэг хар өрс клуб баг тийш орж хичээлж ирсэн анх 94 он. Яагаад хичээлж эхэлсэн? Тэр үед нөгөө нэг айхтар нөгөө нэг балкатот байдаг байсан шүү дээ нөгөө бодигийн. Тэрийг хараад нэрээсээ ийм болъё гэж орсон. Тэгээд ийм болсон чинь байхгүй одоолт явж лээ да. Хамгийн одоо мотивац өгчээсэн дуртай тамирчин тухай тийм байсан. Минийх одоо Ли Лабрада байна. Шаунрэй хоёр байсан да. Тэр үед. Их гоё нэг Шаунрэйгийн тайлных гоё нарийнхан харагдаад. Гоё зүг пропорцаар харагддаг. Тэгэл ярина. За одоо дээр үед хичээлж исэн үе те. Тэр бол одоо 90-ад оны үе байгаа. Одоо орчин цагт хичээлж байгаа энэ бодибилдинг фитнесийн үед ямар өөрчлөлтүүд гарсан бэ? Тэгэл одоо бүх юм өөрчлөгдсөн. Хэрэглээ байна. Тэгэл мэдээл бүх юм өөрчлөгдсөн дээ. Одоо тэр үеийнхээс. Бидний үе чи одоо өндгөл иддэг байсан шүү дээ. Дөө бөөч мэддэг байсан. Нэг загас боломжтой загас иддэг байсан баг. Тэгэл бидний чинь анх очих чинь мантон бууцсан ингээл манай хөдөд мантон бууц зардаг байсан. Мантон бууц идвэл айгуу сайн ингээ яг мантон чинь хөөн гээл. Тэгэл мантон бууц л иддэг байсан ч бид нар чинь тэр мэдэхгүй юугаач мэдэхгүй. Мас нэвхийн тул нөгөө майонезтай будаа мутаа гэж. Тийм юм байгаагүй. Юу талхад байсан шүү дээ. Тэрнээс хойш одоо нөгөө уурга витамин. Уурга бас анх уурга чинь ч гэсэн 2000-ад онд ч тийм уурга гэдэг юм чинь уурга л гэж мэддэг байсан шүү дээ. Тэр үед чи одоо тэгэл манай багш нар одоо би Батсаар өгч байгаа сандын нэг тамирчтай уурга өгөөл байсан маа тэмцээнд орох ч байгаа тамирчтай. Тэгэл одоо бодоход Мегамас 2000 4000 л байдаг байсан санагдаад байна. Тэр нэг Орсоос авчирдаг байсан тий. Тэрийг сайн мэдэхгүй байна. Тэгэл тэр чи одоо тэмцээнд орох ч байгаа бол масны уурга өгдөг байсан шүү дээ. Тийм л юу байсан шүү дээ. Тэр ч бүр сүүлдэлтэй 2000 онд. Одоо бол тэр чинь юу вэ? Уурга их чинь 3-4 задарсан биш. Масны уурга, холимог уурга, шарсууны уурга гэх. За таны тэр дээр үед одоо хичээлж явах тэр анаболик стероид буюу хэрэглээ гэж манай тамирчид яриад байдаг. Тэр зүйл ер нь байсан уу? За тэрийг ч ёстой байхгүй байсан баха. Мэддэгчгүй байсан баха тэр үед. Саяхнаас тэр нь одоо тэр үед чинь интернет юм хөгжөөгүй. Ерөөсөө Орос урагшаагаач орох гардаг байсан. Тэгээ Оросын л школтой байсан шүү дээ. Юу ч мэддэггүй л байсан шүү. Анх хизээ мэдчихсэн байд. Би энэ сүүл мэдсэн. 14-5 оноос хойш 2014 оноос мэдсэн баг. Ийм байдаг гэдгийг.
За одоо нэг сүүлд нэг та бас нэг тэмцээнд орё гэж бодож байгаа. Тэгээд яагаад болцсон бэ? Одоо тэгээ нөгөө нэг айх тэр хэрэглээг нь хэрэгжилж чадахгүй ах гэж айгаад. Одоо хэрвээ тэрийг одоо хэрэглэхгүй бол одоо тэгэл 5-6-нд орно ш. 6 дугаар орно ш. Тэгээд одоо эсвэл насны ангиллалтай болоод яг нэг насныхантайгаа орж болох юм да. Тэгэхээр 50 наснаас хориог байна. Би харин юунаасаа холбооныгоос гуйгаал байгаа. 45-аас дээшээс нэг ангил гаргаж ачаа гээл. Одоо энэ хэрэглээ ч юм уу тэр одоо допинг ч гэдэг юм анаболик стероид энэ бодибилдинг байх ёстой юу байх ёсгүй та юу гэж боддог вэ? За үнэхээр энэ зоригтой хүмүүст бол яг байх ёстой хоо. Тэрнээс биш одоо энгийн баг шахуу анх орж ирсэн хүмүүс тийгээд имээ баха гэж боддөө шүү дээ. Бүр зориг тавьсан хүмүүс бол юу ихээс биш. Гэхдээ зөвшөөрлөлтөд ихтэй манайхан зөвшөөрөгдсөн том гэж ер нь баарг байхгүй шүү дээ. Бүр хэтрүүлээл. Тэгэл хэрэгжиж байна да. Таны одоо тэр үед одоо жишээлх юм бол одоо 30 жил та хичээлж шүү дээ. Энэ хугацаанд ер нь бас энэ хэрэглэнээс болоод одоо би эрүүл мэндээр хөрч исэн тохиолдлууд гарч ирсэн үү? Би ч байхгүй дээ. Би ч нөгөө нийтийн биеийн тамир галбиртай байдаг болохоор над бол ямар ч тийм байхгүй шүү дээ. Зүгээр нэг тэгэж тийм одоо шүүмч гэдэг юм уу дам яриан тэр сонсогч ирсэн одоо нэг тамирчин эндчлээ ч гэдэг юм уу? Тийм би бол харж байсан. Бүр зүрхээр нэг миний нэг таньдаг манай нэг фитнесийн найз нь дүүгийн найз нь зүрхээр нас орсон. Тэгээд би бол тэргээр явсан гэж бодож байна. Энэ юу чинь манайхан элэг бөөрөө үздэг зүрх их томорд нь шүү дээ. Тэгээд бүр хагартлаа бахартлаа хийн. Тэгээд зүрх чинь бас болчихсон. Хамт томорно. Одоо энэ про тамирчид чинь бүгдээрээ л ер нь ихэнх зүрхээр л явж байгаа үст дээ. Зүрх хагдаал. Тий. Тэрнээс л жоохон. Хэдэн настай хүн байсан бэ тэр? Тэр залуухан байсан. 30 мөчтэй залуу байсан болоо. За амрах та бас шүүгч хийжсэн туршлагатай. Бикини гэж ангиллал байгаа тий. За бикини ангил ер нь бол яг яаж оноогийн одоо илүү өндөр ахуулах хэрэгтэй байд юм бэ? Одоо яг юуг нь хардсан юм бэ бикини ангил? Ер нь бол хамгийн ихлэ тарьцсан харна шүү дээ. Тэгээ хүний хөдөлмөр харна. Одоо гой өгзөгний харьцаа нь одоо илүү чухал гэсэн үг үү? Оноог нь болохоор яаж өгдөг гэсэн үг вэ? Ерөнхийдөө тайл нэрхэн гой өгзөг нь одоо харьцаа нэг юм адилхан доо. Бүр том таацж байгаа том доо. Тэгээ болж өгөх хөл урт манай монголчуудын харьцаач ерөнхийдөө хөл богино л доо. За хөл урт цээж богино тийм хүзээ урт шиг юм та. Тэгээд бас одоо эмэгтэй хүмүүс ингэж асуугаад байдаг. Хевлийг гаргах хэрэгтэй байд юм үгүй мүү бикини ангиллалд? За бүр яг арзаатал гаргах шаардлага байхгүй те. Ерөнхийдөө гой нэгэ зураас нь гарчдаг шүү дээ. Боди англ болохоор одоо булчин дээр нь оноо өгцгөөдөг тий. Бикини англ дээр бас яг ижлэх нь бас булчин дээр нь оноо өгдөг. Харьцаа шүү дээ. Харьцааг нь л харна гэсэн. Харьцаа харж оноо. Яг нэг булчин болыг айхтар харахгүй тий. Гэхдээ мэдээж харна л да. Онооных нь одоо өгж байгаа тэр одоо хууц гэж байгаа шүү дээ. Тэрэн дээр юу байд юм бэ? Онооны хууцаа тий. Одоо боди англ дээр болохоор хөлний булчин дээр тэдэн оноо, эдний зэвсэн дээр тэдэн оноо ч гэдэг юм уу. Ерөнхийдөө 7 поцсон дээрээс л оноогоо тавиал тэгэл гараад ирд юм л да. 7 поцыг нь бас оноогоор одоо үнэлдэм байх юм уу? Тий.
Гэтэ хамгийн гол зүйл бол нөгөө нэг харьцаал чухал. Ер нь бикини ангид бол яар харьцаа ш. Ер нь царайч баг харна гэдэг шүү дээ. Би царайтай яах. Царайг бас хардаг гэж байна. Харах ер нь бол яг зүгээр ерөнхийдөө харна гэж аахгүй юу? Ерөнхийдөө юу? Тий, гэхдээ манайхан ч бас октод үсээ надаа нэг амар ингээ буржуулга том болгоцсон байдаг. Тэр надаа нэг жоох юм том толгойтой ч юм уу хүзээ богинохтой харагдуулаад санагдаад байдаг чинь. Шулуун үстэй нарай гоё харагддаг. Миний бодол шүү дээ. Нэг загаас ийм том болчтой шүү дээ. За өгцөний бүлчин одоо бас хөгждөг хүмүүс бас байгаад байдаг. А тий, Янг хийгээд хөгждөг тийм хүмүүс байгаад байдаг. За энэ яг юутай холбоотой байд юм бэ? Мэдээний мэдээс хамгийн нэгдүгээрт байгаа л да. Дасглаа зөв буруу хийсэнтэй одоо холбоо байгаа юу? Бага. Гэхдээ хамгийн нэгдүгээр ер нь гений мэдээ шүү дээ. Өгцөний булчингийн хөгжүүлэх хамгийн одоо нөлөө үр дүн сайтай 3 дасгалыг та нэрлэж. За, үндсэн таталт байна. Хайчин суулт. Тэгээд штангийн суулт байх та. Гэхдээ яг штангийн суулт доошо гүйцэд суух бол жоо хойшоогоо суувал арай илүү өгдөгөр ордог санагдаад байна ш надаа. Яг гүйцэд лав ингээд ирчүүжиг суухлаар буйруу жоох арай илүү ордог ч юм уу. Тэгэхээр нөгөө нэг өвдгөө нэг 90 градус болгож суух гэдэг. Тэгээд 90 градус хүртэл бас жоохон өгдөгөө хойшлуулад тэгж суувал одоо яг өвдөг урагшаа биш хоошоо маягтай. Тэгэхээр нэг смит хөрөмжөн дээр бол тэрийг хийх боломжтой байгаа гэдэг. Яг цэвэр штангтаа суултан дээр аюу хэцүү байгаа гэдэг тий. Тэр нь бол надад бол миний хувьд ч одоо би одоо хуучны хүн гэдэг байгаа. Бодооч тэр юм уу? Штангтай дасгал хамгийн гой санагддаг шүү дээ. Чөлөөт чинь. Чөлөөт чинь тий. Тий. Штангт тэр хамгийн сайн ажилтдаг шүү. За 100-аар хэд явах үү зөвлөө. За тэгээ. За. Эпэй. Бэй. За тэг. Эй басна. Эй. Арай л чарилээ. За эмэгтэй одоо шинээр хичээлж байгаа хүн зааланд ороод ирлээ. За Хамгийн түрүүнд одоо ямар дасгалууд дээр анхаарлаа одоо төвлөрүүлэх ёстой, маш сайн эд сурах ёстой. За миний хаар бол эмэгтэй хүн бол үндсэн татлалт. Нэр нь үндсэн татлал надад хамгийн ихэнд хамгийн сайн байх гэж санагддаг шүү дээ. Ер нь нэр нь үндсэн татлал хийж байгаа юм. Ер нь бүх булчин ажиллана. Тэгэд эмэгтэйчүүд бол тэгэл мөр өгцөг хэл байгаа даа мэдээч. Эмэгтэйчүүд арай өөр төсөн дээр хаа. Жохо өгцөг рүүгээ илүү ажиллаад. Татвал арай дээр. Тэр нэг хагас Үндсэн татлалч шиг суулч шиг дондоор нэг татвал өгцөг рүү арай илүү ажиллаад байгаа санагддаг шүү надаа. За эрчүүдийн хувьд бол хамгийн муу одоо хөгждөг булчин бол одоо мөрний артал байгаа тий. За тэр манай ч ерөөс юм шүү дээ. Толир хар дасгалаа гэдэг байхгүй юу? Толир руу хараад ерөөс урт тал гоё байгаад идэг. Хойд талны юм. Одоо ч сүүлийн залууч сайжирсан л да. Мансүтийн үед бараг тийм байсан шүү дээ. Хойд нь бор ингээд цаатлаас нар хүмүүс ингийн хүн. Урагшаа актер ингээд бахимгүй харагдаад идэг. Толироор дандаа дасгалаа хийнэ шивчлээ. Мөрний артлыг хөгжүүлэх одоо хамгийн шилдэг 5 дасгал. Мөрний артлыг хөгжүүлэх. Тэр гантилтал явсан. Гантилтал засвал сайн да. Мөрний артлт. Тэгээ бас нөгөө сет. Одоо сетлээд байгаа шүү дээ манайхан чинь. Одоо энэ юу чинь одоо манайхан нөгөө тариа төмс хэрглэж байна. Тэгээд энэ бүр бактериалаа хийгээд байгаа. Энд чинь зүрхэнд их муу. Зүрх их томорно. Одоо энэ гадаадын протеин чинь дандаа зүрхээр л явж байгаа шүү дээ. Зүрх томроод доторх зайн багассан зүрхний. Тэгээд нүд анаад байгаа шүү дээ. Тийм болохоор би бол ерөнхийдөө юу яах та дискмен хийхтэй дискмен гэдэг шүү дээ. Нөгөө нэг Дискмен гэдэг нь юу гэсэн үг лээ? Яахтай нөгөө бас нэг тэмцээнд орж байгаа хүмүүсийг дискийн зөөж өгдөг байхгүй юу? Ингээд дискийн зөөж өгөхдөө сет дасгалтай заавал нэг багч гэсэн амьсгалаа дарчаад дараагийн цоглоо орё гэдэг. Тэгэхгүй бол манай сет сул чи баг тухайн чанга шахуул хийлгээд байдэн шүү дээ. Тэр надад бол жоохон буруу санагдаад байдیں۔ Хамгийн зүрх томрогцсал. Зүрх чи хамгийн томрдог хөвчл төрөлд очтаад бүр бактериалаа хийдэн шүү дээ. Тэр чинь бол ер нь миний хувьд бол буруу гэж боддоо шүү дээ. Бас үүн дээр давхар нөгөө судас тэлэгч хэрэгэлдэг тий. Судас тэлэгч хэрнэ. Тэгээд нөгөө нэг айхтар юмнуудаа хэрэгж байгаа. Тэр чинь ерөөсө булчин томруулж байгаа.
зүрх чинь бас босчин хамт томроо явчихна. Зүрх гэлтгүй ер нь дотор их нь томртой юм шиг байлээ тий. Тэгэхээр одоо суперсет тэгэл гол төлөв хэлээд байна те. 2 3 дасгал дараа. Гэхдээ хийн л дээ. Гэхдээ хамгийн гол нөгөө амьсгаа баг зэрэг дарчаад хийхгүй бол бүр баг амьсгаа авч чадахгүй босчоод болцсон байж дараагийн цэцэр рүү ордог. Тэр надад жоохон буруу санагдаад байдаг. Тэгээд бас нөгөө энэ багш нарыг хараад ах чинь жоохон таранцлаглаа хүний чинь айгүй амар хийлгээд нөгөөт нь баг ингээл өгч яах чинь өөртөө кайфраад би яста амар хийлгэж जैन тэгээд байгаад байдаг. Ер нь бол тэр бас буруу гэж боддоо шүү дээ. Тийм таранцлаглаа хүний чинь жоохон айжуухан хийлгээд сайхан амьсгааг даруулаад хийхгүй бол бүгдэр шүү дээ тийч. За та нэг мөрний арталт нэг дасгалын техник зааж үзүүлээш бидэрт. За заах ч яг би нэг өөрөө хийдгийг л хийчихье. За таны одоо хамгийн дуртай. Тэгээ тий. За би ч нэг хөгийн юм инэ. Хэвчээ. Өөртөө амрах юм шүү дээ. Тэгээл нэг би тамир галбиртай байдаг болохоор шаваас. Ингээ авчихдээ. Энэ дээр нь одоо хідэн давталт хідэн оролтын дасгалыг хийх үү? Ер нь мөрний артлыг бол би ч өөрөө мөр жижигтэй болсоор артлаа их сайн хийчээд дараа нь артлчууд нөгөө артлыг ажилласан болчих чинь ахиж ажиллаад одоо зүгээр санагдаад байдیں۔ Одоо эхлээд ингэж хийчээд эндээс нь зүгээр заавал нэг үе муу чанга байх шаардлагагүй. Өөрийн үе дохооны үе сул зүгээр ингээ хөнгөө. Тэгээ нэг юу нэ шидэж биш. Зүгээр энэ доороо яг нойц цэгээсээ зөөлхөн гаргаад ингээд болоо. Хүнд чинь бол авалтгүй юм байна те. Мөрний энэ дээр бол нэг хүн чинь худлаа. Ер нь мөр алдлахад хүн чинь ахын бол тархины сулчийг хөгжүүлээд дээ шүү дээ алдлтан дээр. Тархины сулчгаа их ороод идэв. Эмэгтэйчүүд бол нэг хөнгөндөж гоё ялцаа зүгээр нэгтэй. Эрэгтэйчүүд яг те тархиц зүгээр л те. Тэгээд энийг хийчтэй юм бэ. Энд чинээс мөр ингэж уучлахгүй ба. Ингээл энийг хоорондоо хойны халт гацаал. Хоёроос хөдлөхгүй. Тэгээ амьсгаа дандаа юу? Нэг дасгалыг дандаа нэг амьсгаагаар явна. Ерөөс амьсгаа төгжиж нэг өргөл хоёр өргөлтийг нэг амьсгаагаар их чинь тэгээд ер нь буруу яг огцон мөрч гараад ороо хэлээгаа унцтай юм. Тэгээд нөгөөний зүрх томрол чинь иймэрхүү юмнаас болно ш. Буруу амьсгалаас бол амьсгаа төгжөлтөөс болж байгаа юм. Амьсгаагаа яаж авах хэрэгтэй юм бэ яг? Амьсгаа ер нь бол яг нэг өргөд нэг амьсгалчлах хэрэгтэй. Түүнээс нэг амьсгаагаар хоёр өргөх ер нь ямар засгалтай буруу биш үү? Амьсгаагаа ямар үед нь аваад ямар үед нь гаргах вэ? Ер нь дандаа төчөх үедээ гаргана. Одоо доош сууж мөхөд амьсгаа авлаа. Төчөх юм цээжтэй ч ялгаа авахгүй. Амьсгаа хүчлэгтэй дандаа гаргадаг тий. Тий. Хүч гарахтай амьсгаа гарна. Өвдөн татал суулт хоёрын дундуур л явна да хоёлаа. За тийм үү. За нэг иймэрхүү гिचгч юм дээ. Иймэрхүү зайтай. Тиймэрхүү маштай. Тэгээд энэ араа ийм бүр хийхсэхгүй болж байна. За яг хөл болж байна. Ингээ суух биш юм даа. Суух биш яг хоошоо. Энд чинь ерөөхдөө босоо байгааз. Ийм. За суу. Яг хоошоо. За. Ингээ хоошоо ажиллаа. Ингэж. Чөчөө хоошоогоос баг суугаад байгаа. За. Ханд өвдөг ерөөсөө ингэж X гэхгүй заа юу. Өвдөгийг суухад ийм гадагш байгаа. Ийм X ийм биш. Ийм хоошоо маягтай ийм. За. Өвдгөө мэдэрч хоошоогоос. За. Толгой ерөнхийдөө ийм юу байсан ч болно. Хөнгөнөр хийж байгаа. Толгой бүх төр байсан ч болно ерөнхийдөө. За, яаж юм мэдвэх? Орж ийн. Чи гоё мэдэрч гоё хийж. Амьсгаа гоё байна. Яг зөв. Яг ингэж нэг амьсгаагаар нэг дасгал хийж байгаа. Манай тэр тренерд ер нь хүмүүсийн хийлгэхээс гадна надад тэр амьсгааг нь яг сайн мэдэрч явах хэрэгтэй санагддаг шүү. Тэгэхгүй нөгөө нь хийгээд байгаа. Гэхдээ амьсгаа төгжөөл бүгдэрчгүй тэгээд байдаг. Тэр нь надад их буруу санагдав. Тэгээд өөртөө нөгөөтийн хэлээг онохлаар би яста амар хэлгээд байна алж яана гэж хэлдэг. Нөгөөтийн яс юм дээр амьсгаагаа маш буруу авсан байдаг байхгүй юу? За яаж наагаад вэ?
Дажгүй юу? Дажтай байна уу? За дахиад өөр нэг. За. Одоо хоёул хайч явъя. Энэ дээр бол нэг амар цэмцгнээд хэрэггүй. Хайнгатуу өөртөө хамгийн эвтэхнэр явах нь за. Өөртөө хамгийн эвтэхнэр. Зөв. Болж игэл уртлын өвдөгчаараа урагшаага ингэх юм бол 2 ороод идэв. Энэ болж игэл энэ 90 градус маягтай. Яг бүтэн уулаараа бос. Энэ бол зөвхөн төвшин. Одоо шинэ хойтлол байгаа шүү дээ. Энэ чинь зөвхөн төвшин маягтай. Урд төлөөрөө бослоо. За. Хүлээ шууд зөв. Битээ бос. Шууд яв. За шууд босоод яв. Зөв. Амархуугаар гоё. Хахад ороо. Ингээ амархуугаар ингээд яг бүтэн уулаар гэж шигшээ өвдөг рүү илүү орно. Үсгийг салах юм бол ерөнхийдөө 3 руу илүү ороод байгаа санагдаад байна ш надаа. За хайч суултыг бас нэг өөр хөлбрээр та нэг хийлгээдсэн шүү дээ. Тэр чинь бол ерөнхийдөө эрчүүд маягтай гэдэг байхгүй. Тэр нь яа дээ. Тэр чинь гоёны урд руу ордог байхгүй юу? Тэр чинь болохоор ингэж суучаад энэ хөл чинь одоо сая энэ хөл дүшсэн шүү дээ. Энэ хөлөөрөө ачаад өгсөн шүү дээ. Одоо болохоор энэ хөл дүшээд энэ хөлөөрөө ачаад өгнө гэсэн үг байхгүй. Энэ нэрээ жийлээ. Энэ хөлөөрөө жигээд энэ талаар ойрхон хойд хөлөөрөө жиих байхгүй. Урд хөл зөвхөн түшин. Тэгэхээр дөрөв талаа гоёны дөрөв талаар илүү орно. Ирчүүд арай илүү санагдаад байна одоо. Мэдээ тэгээд яваад үзтээ. Энэ арай өвдөгч нараа энэ яг энэ дэрж байгаас. Тэгээд энэ хөл чинь зөвхөн түшин. Энийгээрээ хойд хөлөөрөө жиих. Урагшаага дээшээ биш. Урагшаага түлхэх. Урагшаага түлхээд яваа. Зөв. За дээдлийн тэр нэг хэсэг нь буюу одоо дунд үзэгний булчин гэж нэрлэдэг хаа. За тийм дээгүр тий. Тэрийг одоо манай монголчууд ерөөдөө жоохон палдгал штэ. Ер нь өгдөл нь доошоо өгцөгч бөөсөн муутай. Тэгээд дээшээгээ илүү сайн оруулахын тулд ямар дасгалууд хийх ёстой вэ? Тэрийг бол нөгөө төхөөрөмжүүд дээр л өстой илүү дээр бах та. Нөгөө энэ юм үн дээр яд штэ нэг ингэж идэг та нэг. Тий. Энэ илүү дээшээгээ орох гэж бодох ч явахдаа ер нь илүү орно доо угаасаа. Бид нар ч ямар нэг хийдэггүй шүү дээ. Нэг гоё нарийнхан болохоор өгдөг том болохоор муухай ихтэй үуч муухайш. Эрэгтэй хүмүүст одоо өгдөг томтой бол муухай харагдана гэж байна. Гүй яг гоё нарийнхан өгдөг томтой бол муухай гэж байхгүй. Гоё нарийнхан. Хөл нарийнхан болохоор ч одоо аль нь том байл гоё. Тий, ер нь жигдэл ах хэрэгтэй. Битээ хүнийг бахартлан хийлгээрэй л гэж хэлээ. Захиг гэх юм уу, хэлий гэх юм уу. Суц дэлгч уулгаал дээрээс нь тэгэл одоо тариад хүмүүс хэрэглэнэ. Тэгээ бахархтлаа хийн. Нааш нь та эдийн зүрхэн чи хамгийн муу шүү гэж. Хэмээрэн тэгээ хялхан суусуудыг тасардаг шүү дээ. Мэддэхгүй басаас. Тий. Наад чинь олон залуучууд мэдчих хэрэгтэй байхгүй. Тий. Ааш өндөр хичээл авч ирээ. Тэгээд сет тасгалыг хийлгээд 2-3 цагаал зүгээр ингээл дараалуулж хийлгээд баг ухаан алтлал нь хийлгээд тэр чинь ер нь жоохон. Миний хувьд бол жоохон муу л гэж бодчих. Тухайн үед өндөр хичээл авч байгаас мөрчөө үгүй муу гэсэн тий. Яг хоо тэгэл та. Зүрхэнд л муу та. Зүрхэнд муу байгаа. Хялхан суусуудыг тасарна. Тэгээ айхтар тариа төмсөө хэрглэж байгаа. Би ч одоо нэг Интерфармын уур гэж хэргэлдэж штэ. Хаяа нэг найзаасаа бэлгийн замаар уург аваад. Тэгэл хамгийн одоо үр дүн сайтай спортын нэмэлт хичээлүүд дундаас 3-ыг та нэрлэж. God стандарт хийчихлээ да. 3 бүтээгдэхүүн. 3 бүтээгдэхүүн. Ер нь Optimum Nutrition-ийн бүтээгдэхүүн одоо хамгийн сайн гэж боддог ш. Дэлхийн брэнд болсон. Машинаар нэг Mercedes-Benz гэдэг шиг. Тэгэхээр тэн дээр нөгөө нэг бас хөл хориг мориг гээл нэг баахан асуудал гарч ирээд. Тий. Optimum Nutrition бол дэлхийд хамгийн ихээр зарагддаг уург нь яалтч юм уу? Тэгээд ихээр зарагддаг уургийг нөгөө хуурамчаар хийгээд идэг асуудал бас байгаад байгаа тийм. Мэдхгүй одоо байдгийг гэсэн би бол өстой авч үзээгүй. Маа найзын компани ч угаасаа яг Америкаас авсардаг албаасны дистрибьютор боллоо баг гайг бахаа. Хүмүүс яг хятадын уург л гэдэг худлаа л та. Би өөрөө бүр мэдхий чинь бүр ирж байгаа захиад ахуулаад бүгдийг мэдж байгаа болохоор. Штагт суултан дээр бол ер нь заавал ийм тим гэсэн ер нь байхгүй шүү дээ. Энэ хүн тийм нуруунд дээр авсан юм чинь. Хүн хамгийн өөртөө эвтэхнэр л суувал зүгээр юм миний хувьд. Яг суугтайгаа ямсгаагаа дүүрээ аваад босч ирчихлээ. Дуустлаа яг амсгаагаа босож дуусаад амсгаагаар дуусгүй. Дунд нь амсгаа дуусчвал бас төмрөөр өргөж ирэхээ болчихно.
Одоо жишээлбэл одоо ингээд ойрхон гიშгчээд заавал ингэ суугаад одоо ингэ суугаад өвдгөний үн дээр айгүй ачаалттай байгаа байхгүй юу? Ингээ уушаага ингэ тэр айгүй юу л өвдгөөс ч гатгаад хэлэх байх. Ингэ суугаад байвал. Ер нь жоох иймэрхүү маягтай. Тэгээ хоошоогоо. Ингэ суувал үнд хамгийн халгаа багтаа да. За танд одоо ер нь өвдөж байгаа бэртэл юм байгаа юу? Өвдөг тохоо мөр зөрчүүд юм уу? Ер нь гайгүй мөр жоохон мэдээчлийн мөр жоохон өвдөж байгаа. Бусдаар бол гайгүй. Ер нь тэгээд хүнд харагдах дасгал хийснээс болж бэртэж штэ. Бодиг ирч ямар нэх ямар контакттай спорт биш. Манай залуучууд чинь тэгэл даахгүй амар хөндийн өргөн тэгээд нөгөө нэг заавал нэг ингэж хийх ёстой гэд өөрийнх нь үн жоохон гүшилтэйгөө даах чинь заавал тэгж хийж байгаа бэртэж байгаа юм л та. Одоо хөвтэй Франц дээр бас бэртэл гардаг тий. Франц шилжээс дохондостой хамгийн бэртэл гаргадаг шүү. Заавал ингэж ойрхон дохоо ойртол гэдэг байхгүй юу? Нөгөө тийм яриад бүр ингэж гүшигдээд байх чинь ингэж барьж байгаад өргүүлээд байдیں۔ Тэгээд тийч дохоо чинь өвдөг болчихж байгаа шүү дээ. Тий. Дохоо ер нь мөр хэмзэг шүү дээ. Тэгээд жоохон нэмэгдчихээстэй ч өвдөг бас их гүүхлээр ч өвдөг болчихсон шүү дээ. Өвдгийн хялах ятсан шүү дээ. Нэмэгдсэн. Угаасаа тэгээ өвдөг бол тий. Налуу одоо хөвтэй шахалтан дээр бас их бэртэл гараад байдаг. Налуу хөвтэй дээр чинь мөр их бэртэн. Тэгээ заавал одоо дээшгээ гүйцэд буулга ч гэдэм үү бас. Тий. Тэгээ ойрхон бариулна бас. Ойрхон бариулаад. Ер нь бол шахалтан дээр доошоо буухад энэ тэгшин ер нь тэгшин. Бүр тэгшин биш л дээ. Тэгээд яг эн чинь 90 градус зогсдог байхгүй юу? Тэгжээж хамгийн үеийн дэвтэйхэн. Тэгэхгүй бол хол барьчвал шуун ингэ чинь, ойрхон барьчвал ингэ чинь, ингэ чинь. Яг ингэж барьцвал яг буухад үе тэгшин байх хэрэгтэй байхгүй юу? Дохооны үе мөй. Тэгээд ер нь гүйцэд буулгах хэрэгтэй юм уу? Цэсний аль хэсэг дээр буулгах хэрэгтэй? Налуу шахалтан дээр. Тэр бол тэгэл яг хөнгөнөр бол дээш нь юухээс биш. Хүнд мөн дээр энэ игм рүүгээ буухар нь тийм ээ. Яг өөртөө техник энэ хавцаараа л болгосон дээр. Хамгийн өөрт буухад хамгийн хаана нэвтэйхэн байна. Тэргээрээ л болсон дээр. Тэгэхээр нөгөө тухайн хүнийх нь өөрийнх нь бие физиолог анатомиасыг хамаарнаа гэдгийг хэлэх гээд байна шүү дээ. Тэгэхгүй яг одоо өөрт нь нэвтэйхэн биш ойлгоход тахт нь одоо хүчээр тэгээ үнд гүшил өгч байгаа байхгүй. Хүчээр хийлгээд ах юм бол бас. Тий. Тэгээд нөгөө мөрөсөж өсөлж байгаа байхгүй. Өөрт хамгийн их техникэр л хэрэгтэй. Тэр чинь үн чинь хамгийн их техник байгаа шүү дээ. За энэ үрээд манай бичлэг өндөрлж байгаа амраахтаа орсон баярлалаа. За өөрийн бичсэн одоо натуралаар булчинмаас нэмэх тухай номыг тань бэлгэлж байна. Баярлалаа. Та нэг уншаад бас нэг за сэтгэлдээ үлдээгээрээ надад сонирн байх болно. Сурах зөндөө хоо танаа номоос. За. За.